Сайн байцгаана уу? Pink Talk TV давтаа морил. За тэгэхээр өчигдөр болсон хэвлэлийн баг хурлын мэдээллийг аммаар байна гэсэн үзэгчдийнхээ хүсэлтээр нэгэнт ярьсан хэрэгээ дуусгах гээд өргөжлүүлж бэлдээд бэлэн болсон байна. За тэгэхээр яриандаа орцгоё. Хэвлэлийн баг хурал дээр Ким Сихён Сироны Instagram-ийн стори дээр оруулсан хацраа нийлүүлээд авахулсан байсан зургийн талаар тайлбарлахдаа Сирон тухайн зургийг Queen of Tears драма засагдаж байх үеэр пост гэж оруулсан. Тэр хоёр 1 жил орчим үерхэж байсан нь үнэн боловч тухайн үед үгүйсгэхээс өөр аргагүй байсан нь тоглосон драматай нь холбоотой байсан. Өнгөрсөнд үерхэж болцож байсан байж зургийг худал зүгээр л найзууд гэж үгүйсгэлсэнд жүжигчин залууг шүүмжлэх нь бол зөв. Гэхдээ түүний цаад шалтгаан нь киноны гол дүрийн жүжигчин байсан учраас тухайн үед жүжигчин бүсгүйдээ үерхэж байсан гэдгийг хэлэх боломжгүй байсан. Тэгхийн бол киноны ард ажиллаж байсан агентлагийн ажилчид болон киноны чанарт муугаар нөлөөлөх байсан учраас үүнээс айж зургийг нисаасан гэж тайлбар тавьжээ. Учир нь та бүхэн санаж байгаа бол энэ зургийг 2024 оны 3 сард охины стори дээр оруулсан. Харин Queen of Tears драма 4 сард цацагдаж эхэлсэн. Тэгээд тухайн үед охин согтуугаар машин барьж осол хийснээс болоод Солонгос ер нь бол маш муу нэртэй болсон байсан. Хэрвээ охинтой нэр холбогдох юм бол тэдний бүтээсэн драма нь бас асуудалд орох гээд байсан юм байна. За тэгээд мөн жүжигчин залуу Сироныг ахлах сургуулийн сурагч байхаас өрхөж эхэлсэн гэдэг цуу яриг мөн ницааж эхэлсэн. Тэрээр хэлэхдээ би та бүхний хамгийн их сонирхож байгаа хэсгийн талаар ярив. Би талигачиг сурагч байхад нь өрхөж байгаагүй. Мөн талигач надаас болж эсвэл агентлаг түүнийг дарамтласнаас болж түүнийг нас барсан гэдэг бол худлаа. Үнэндээ бид хоёр хоёулаа жүжигчин гэсэн хэдий ч бид хоёр бусад хүмүүсийн л ижил энгийн нэг хосууд байсан. Бид хоёр бие биедээ сэтгэлдээ болоод учирсан гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрч бид хоёр салсан. Тэр явдлаас хойш бид хоёр маш цөөхөн бие биетэйгээ холбогддог байсан. Тэгээд хүмүүсийн гол асуугаад байгаа согтуугаар машин жолооцсон хэрэгээс хойш яагаад охинтой холбогдоогүй гэдэг асуултанд хариулахдаа хосууд салснаас хойш бие биетэйгээ харилцахдаа маш болгоомжтой байдаг. Үүнтэй л адил тэрээр экстэйгээ холбогдохдоо маш болгоомжтой байсан. Учир нь жүжигчин залуу тухайн үед бас өөр бүсгүйтэй болдож байсан гэжээ. Бас тэрээр хэлэхдээ Сиронд юу гэж хэлхийг мэдэхгүй байсан гэсэн байна. Мөн тэрээр өөрийнх нь гаргасан алдаануудыг өөрөө өөртөө авч таньж мэдэж байгаадаа маш их талархалтай хандаж байгаа ч хийгээгүй зүйлийнхээ төлөө алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй гэжээ. Тэгээд охины гэр бүлийн дэлгэсэн зургийн тухайд гэвэл 2019 оны зураг. Гэтэл тэд 2016 оны зураг гэж мэдэгдсэн. Мөн Ким Сирон зөвхөн жүжигчний л ажил үргийг гүйцэтгэдэг байсан. Түүнийг хажуугаар нь найруулга, дөр бүтээх ажил тусалсан гэсэн өмнөх Гарасерогийн мэдээлсэн бүгд худлаа. Тэгээд Какао Токийн хувьд гэвэл 2016 он болон 2018 онд чартлаж байсан Какао Ток дэлгэгдсэн. Энэ дээрх охинтой харьцаж байсан хүн хоёр өөр хүн байсан гэжээ. Тэгээд тэрээр өөрийн мессежийг хуулийн дагуу батлуулахаар агентлагд өгсөн байгаагаа мэдгдсэн байна. Тэгээд тэрээр мэдгэлээ дараах үгээр дуусгасан байна. Энд хэрвээ би худал хуурмгийг албаар хүчээр үнэн гэж хэлэх юм бол би зөвхөн өөрөөсөө хүнийхээ хувьд ч ураж байна гэсэн үг төдийгүй надад анхнаасаа л итгэж хүлээж байгаа тэр хүмүүсээс ураж байна гэсэн үг. Би энэ хүмүүст амьдралынхын турш зовлон өгнө шүү дээ. Хэдийгээр би олонний танил хүний хувьд маск зүүж амьдрдаг Ким Сихён байсан ч гэсэн би үүнийг хийж чадахгүй. Би юу хийсэн тэр зүйлийнхээ бүх шүүмжлэл хариуцлагыг бол хүлээж авнаа. Гэхдээ би хийгээгүй зүйлийнхээ төлөө бол чадахгүй. Би хийгээгүй шүү дээ. Надад итгэж байгаа бүх хүний төлөө үннийг дэлхийг тэр хэрээр хүсэж байна. Би та бүхнээс надад итгэж гэж говьхгүй. Гэхдээ би заавал үнийг батлах болно. Тэгээд жүжигчин залуу эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай гомдол Гарасерогийн эсрэг гаргасан байна. Хуулийн төлөөлөгчийн хэлэхдээ бид үннийг илчлэх болно. Бид энэ хэрэгт оролцсон хүмүүсийн эсрэг хуулийн дагуу иргэний гомдол гаргана. Бид талигачийн гэр бүл болон өөрийгөө авга эгч гэж мэдэгдсэн тэр хүн Гарасеро YouTube чаналын оператор гэх хүмүүсийн эсрэг хуулийн дагуу гомдол гаргасан. Бид нийт 12 тэрбум вон буюу 8 сая Америк долларын хохиролтой тэнцэг хэмжээний гомдлыг Сөүлийн төв шүүхэд гаргасан гэдгээ мэдэгджээ. Гэтэл энэхүү хэвлэлийн баг хурлын дараах нь маш хурдан Гарасеро бас нэгэн видео дэлгэсэн байна. Энэ бичлэг дээр Ким Сихён болон Сирон хоёр хамт байдаг. Тэгээд тухайн үед охин 18 настайг нотолж байгаа гэсэн. Бичлэг дээр залуу бүсгүйн хийж өгсөн хоолыг идэж байгаа талаар гардаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр 2018 онд авсан гэдгийг баталсан бололтой. Доор нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэсэн бичигтэй байдаг. Бичлэг дээр зүгээр л хоорондоо хоолны талаар ярьж байдаг. Зүгээр л ямар амттай байна гэсэн чи арай амсаагүй байна. Хурдан амсаад үзээч нэг тиймэрхүү юм ярьж исэн байна бичлэгэн дээр.
Мөн тэдний хамтдаа цанаар гурлахаар явж байгаа зургийг нь дэлгэсэн. Ер нь бол энэхүү хэвлэлийн баг хурлын дараагаар хүмүүс нэлийн хуваагдмал болсон. Нэг талаараа маш олон хүмүүс энэ үнэхээр завхарсан юм болж байна. Зарим хүмүүс мэдээж маш их хар комент үлдээжсэн. Түүнийг материал нулимс сунгаж байна гэсэн хүмүүс бас их байсан. За тэгээд зарим фэнүүд нь түүнийг бас маш их дэмжиж байсан. Кибер дээрхлэлтийг зогсоохыг хүссэн. Түүний зургийг хэвлээд маш том машин дээр наасан байсан. Тэнд нь Ким Сихён бүх амьдралаа шүтэн бичрэхтэй зориулжээ. Тийм болохоор бид үзэн ядалт ялахыг харж чадахгүй гэсэн байжээ. Бид түүнийг дэмжихээр шийдсэн үргэлж хайр үзэн ядалтаас илүү хүчтэй Бразилийн фэнүүд. За тэгэхээр нэг иймэрхүү зүйл өчигдөр болж өнгөрсөн байна. Та бүхэн энэ талаар яг юу гэж бодож байна? Өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.